За бид бүхэн ажлын шаардлагаар тужийн нар савир явж байна. За тэгээд энэ сайхан байгальд бас яаж зүгээр байх вэ? Аяг сайхан амттай хоол идчихье гэж бодсон. Тэгээд бас зүгээр нэг хоол биш. Маш гоё хоолыг өөрийн гараар хийж одоо энэ хамт явж байгаа ажлынхаа хамт олондоо амсуулъя. Тэгээд тужийн нарсан дотор ямар сайхан байгальтайгаа зохицсон хоол хийж болохыг одоо та бүхэндээ үзүүлье. Тэгээ хоолндоо бас гол юм байгаа биш. Гол юм бол одоо энэ нарны хавтан. Тэгээ дээрэс нь нэг юм ичиттэй юм байна. Энэ болохоор яадаг вэ гэхээр манай дээр шинээр ирсэн 2 кВт-ийн ухаалаг систем байгаа. Яагаад ухаалаг? Тэгээд хайбрид систем гэж байгаа гэхээр одоо контроллер юу гэдэг ингээд их олон салаа олон юм чирж явдаг байсан бол одоо эн чинь ингээд ганцхан энэ дөрвөлжин цагаан дотор бүгд нэгдээд орцсон. Юу вэ гэхээр хүний ажиллагаа ерөөсөө байхгүй болцсон. Одоо 220 вольтод өөрийг нь дүүртээр цэнгэлчээд ингээд хөдөө гадаа аваа явж болж байна. Дахиад цэнгэн дуусаад ирэхээр энэ нарны автангаа ингээд холбочиж болдог. Тэгээ 220 вольтын тогоор тасрахгүй 2 кВт тийм батарейтай 1000 ваттын чадaltaй гэдэг чинь баргийн хөөрхөө одоо бидний авч явж байгаа энэ ус буцалгагч, будаа, хшаагч энтрийг бол ажилуулж шүү. За зурагтаа тавиад тий зурагтаа тавиад одоо сайхан юу муу хийчих болно. Бичлэг зурагт үзээд байж иж болно. Зум бол одоо энэ чи авч явж байхдаа сайхан хөрөгч хөлдөөгчөө залгаад юмнуудаа сайхан хүүтнэр наваа явж болно. За манайхан бас энэ системийг авахдаа нөгөө хэрэглээгээ одоо нөгөө яана гэдэг чтэй тооцоолно, бодно гэж ярьдаг. Ватт чадлаа. Тэгэнгუთ энэ болохоор ингээ 220 вольтээр ажилладаг. 350 ваттын нэм хөөрхөн будаа гшигч байгаа байхгүй юу? 350 ватт. Гэтэл энэ маань 2 кВт-ийн батарейтай 1000 ваттын хүчин чадалтай. Инвертертэй. Тийм учраас энэ 350 хангалттай ажиллана гэсэн үг. Одоо угаасаа би та нарт гоё хоол хийж үзүүлье. За энэ бас ийм тогоо байгаа. Нөгөө ийм жижүүр ах нарын өрөөнд нэг ийм халуун тогоо бийж идэв шүү дээ. Одоо хэвээр жижүүр ах нар болсон. Тужийн нарсанд. Энэ бас ингээд 220 вольт 600 ваттын ийм тогоо байгаа шүү. За гих жишээний. Гэхдээ энэ бол зөвхөн аялалд явхад ингээд үзүүлж байгаа шүү дээ. Гэтэл хотын төвд бол одоо бас айлуудын маань нэг толгойн өвч юу болоод энэ ихээр гал өс түлхэхгүй тулд одоо хазаалтаар юмаа шийдмээр байгаад идэх байхгүй юу? Тэгэхээр би бодохдоо зүгээр энэ миний бодол шүү. Хазаалтаар нэгэнтээ одоо юугаар системээр шийдэхэд бол хэцүү. Тийм учраас хазаалтаа 220-ороо хэрэгэлчих. Энгийн нөгөө хэрэглээ гээрэл тэгээ ийм баг ватттай плетик хоол их тэгээд нөгөө зурагт радио, интернет, кевико юмнуудаа энэ инвертерээр шийдчих юм бол тэртээ нэг энгийн айлын хэрэглээ чинь сардаа нэг 40-50 сая төгрөг гараад идэв. Тийм учраас тэр хэрэглээгээ ингээд нараар ч юм уу шийдчихэд нөгөө тогонд өгдөг 40-50 мянгаараас халаалт тэнэ залгаад шийдэж болмоор юм шиг нэг юм гарц гаргалгаа бас харагдаад байгаа юм. Малчин айлуудад бол хамгийн хэрэгтэй юм ерөөсөө. Тоог, интернет бүх юм ингээд шийдчихэв. Тэ. Одоо энэ 12 вольтыг хэрэглээ юм ингээд дуусаад. Тийм байна. Ингээд асаачна хараа. Хэдэн үе юм бэ? 100% батарейтай байна. 100%. За гадаа хэдэн градус вэ одоо? Гадаа нэг хасах бас нэг хөөрхөн 4-5 градустай байгаа баха. Тэгээд одоо яг 14 цаг 58 минут болж байна. За батарей маань ингээд 100%тай. Энэ дээр бас ингээд вольт нь гарч ийн. Тэгээ. Өрхөгдөө өдөр байна. За манштай цаа. За ингээд тогоогоо ингээд залгацсан тийм эндээ ингээд залгасан.
сайхан хаална та. Монгол ангийн холестерин байх. За, यो Макс дээр бас очиж байгаа маа. Ирчүүд бидний хээрээ хоолж. Хайгуу шүү дээ. Тийш дээ гоё те. Монгол минь ямар сайхан юм бэ? Иймэрхүү байдалтай байна. За энэ хоёрыг зэрэг залгасан. Зэрэг залгахад 600 хэдэн 688 ваттаар ажиллаж байна одоо. 93.4 энэ хоёул асцаа ажиллаж байгаа. Энд асцаа ажиллаж байна. Энд одоо буцалж эхлэх гэж байна. Содоо. Энэ хоолн жоохон ногоотой хуурганд жоохон ногоо дутаад байна. Чи яваад нэг мөөг болоод ирээч. Тэгээ. Нааш багтаага явчих. За. Угсаа моогны юу ч бэлэн бэ? Өө. Юуны сөдөө чи хангаа шиг сүрдэхгүй юу дээ. Аа, и сайхан моог үү. Хаана вэ? Энэ шүү. Оо, тийм биш. Тийм шүү дээ. Ингээд бор мог. За. Өө, за наад мөөг сайхан. Ногоотой хуурганда хийчихнэ. Янз. Саакогороо ингээд хуураад идчих шүү дээ. Таны баяраа би мөнгөд яваад ирсэн шүү. Янз нараа цаста. $300 1.8 ампер идэж байгаа миний хоёр. Нийлээд 398 ватт зарцуулдаг байна. Ямар энэ дэлгэцэн дээр бүх мэдээлэл өгч Мэдээлэл биш тий. Одоо бид нөгөө наргуу болохоор нарны солдроос салгачлаа. Тэгэхээр энэ цэнгэлж байгаа чаржрын мэдээлэл нь байхгүй болчихж байгаа. эсэргээрээ хэрэгжилж байгаа. Хэрэгжилж байгаа энэ офтууд, инфуд гэж байгаа. Инфуд байхгүй. Оролт авахгүй одоо гарал Ингээ гаралтай хийж өгч чинь тий. 309 ватт 1.8 ампер идэж байна да одоо. За, сонгон. За, содоо сайхан хоол хийж гэж бас Хоол их чи бас өөрөө урлаг шүү дээ. чи овоо хоол юм байна өө. Дэшээ энэ. Давсаар тоглож аюул босхгүй дээ. Ногоо туурган. За, ногоотой хуурга сая ногоотой хуурганд чи арай баг ногоо ороод байгаа юм шиг санагдаад бах юм. Чи ногоотой хуурганд нэг гоё чинжүү помидор нэг хэмээр явах юм. Асуудалгүй тэр Асуудалгүй юу? Бид нар чи юуны төлөө энэ хангаад байгаа гэсэн ингээс модон дээрээсээ түгэл аваач. Хангаах. За, хаана вэ? Энэ дэш ардаа. Ваа, тийм байж тээ. Ингээд чинжүү. Чинжүү. Доорн зүгээр. Өөр ямар бүтээгдэхүүн Ногоо байна? чинжүү ургуулсан. За, хаана? Надад энэ тужид арсанд явж байхдаа үрийн цацсан баг. Ваа, тийм байж тээ. Ямар сони юм. Бас танаа нэрэ помидор байж гэж байхгүй зү. Помидор байж болно шүү дээ. Байлгүй яа тийм. Хүүе, яасан сони. Хаана вэ? Бас цацсан юм уу? Тий, сэгсрээд авна. Оо, ямар. Стони ичитдэг юм юм аа нэр. Яа. За ингэ. За, энийг нэмээд хийчүү. За энэ хартаа манай юу буцалж байна. За банштай цаа буцалж байна. Хийцтэй банштай цаа Янз юм болчихтой. болж штэ. Ийм сайх. Минь ингээ саког. Мөнөр гоё. Энэ чинь системний хүчин чадал нь юу гэлээ? 2 кВт-ийн 1000 ватт гаргана. Тэнгууд энэ тогоо маань 2 кВт-ийн батарейтай, батарейтай 1000 ваттын инвертертэй. инвертертэй. За, ингээд залгаад бид нар ч одоо ойролцоогоо нэг хэр удаж байна? 15 20 минут. Тэгэлгүй Хоёр юм залгацсан байгаа тийм ээ. будаа гшагчаа залгаад хоолоо хийж гин. Энэ дээр ногоотой хуурга хуурж гин. А энэ дээр болохоор банштай цайгаа чанаж байна. Буцалгаж байна. Одоо нь штэ энэ дээр нэмээд бид нар юугаа марчиж караоке төхөөрөмж авчих байсан юм билээ. Тэгээд залгаад сайхан хоол болж яхаар дуулж явах байсан юм билээ.
Одоо тэгээ содоо хоол игээд байгаа юм уу? Манай нөгөө хоёр хоол игээд байгаа юм уу? Би ч яг нөгөө ахлах тоогооч. Тоогооч. Яа тоогооч чи ингэж. За. Тэгээд авдалгаа модгааныг давс мавсаа ингэдэж шүү дээ. За. Биш давсаа хийсэн юм хоёул нь. Ингэ зацсан. Хийсэн. Баштай саргаа жоохон хийгээгүй байгаа. Ер нь биш үү? Хоолнд бүх хоолнд байх хэрэгтэй хамгийн чухал амтлагч юу вэ гэвэл сэтгэлээрээ. Энэ хоол гоё болоосоо, энэ хоол амттай болоосоо гэж ингээд хамаг сэтгэлээ зориулчих байгаа юм шиг. Содогийн хэлсэн үг ишлэлээс гэсэн чинь тий. Хоол хийхэд амтлагч чухал биш сэтгэл чухал юм аа гэж байгаа. Яа. За, Сакогийн бурхан тэнгэр байна. Юу тохиолдсон гинэ? Утсаа тэнэглэсэн юм. Утсаа дүнгийн сайн унтарчлаа. Оо, асуудалгүй энэ хараа. Энэ Сакогийн ухаалаг. Тэг. USB-г энэ хараа. USB порт байна. Type-C порт байна. Type-C талах юм тий. Тий. Ямар ч асуудалгүй. За, харъя. Хэн байдаг. Юуны зөв ингээд ороод ирж байгаа үстэй. Хэмбгийн гараад. За ингээд. За. Ерөөсөө Сакогийн энэ 2 кВт-ийн инвертер байхад бас тэгээд хэдүүлээ ирнэ. Ууланд нисээ тавьчихаар. Нар гараад их юм бол амьдрал энэ гэсэн үг тийм. Бүр боломгүй бол одоо бензин мотороор ч юм уу 220-оор ч юм уу бас өөрийг нь сэргийлчихнэ. Бас тэгээд ингээд амьдраад байна нараа. За одоо баншааийнэ. Өдөр дарахны зах дээр гоё юм босоо банш авах гээд. Чи танаа банш кинон тоглуулна гэсэн чи. Эзэн тоглоагүй банш нь кинон тоглолцож байгаа юм уу те гээд. Бас ийм хэрэгтэй юмнууд чи одоо энэ Сакогийн систем өдрийг ингэж хүмүүст ингэж танилцуулах нь зөв байхгүй юу? Зун бол манайхны ч одоо зугаалга наадмын дээр урт өдрүүдэд хамгийн чухал юм чинь. Өнгөв шүү хөлнөх юм шүү гэж. За утгаад үзнэ. Тэгэхээр нэг гурван машин ч юм. Баншман гисцэн биш юу бас. Яваад. Одоо яваад. Усвас нэмж бол сүү орохоор юм байна. Тийм юм байна. Хоёрдугаар ээлжнийхэн гэж идэж болох бол. Энэ тий. За тагаад. За сакан шүү. Энэ яг гоё гэсэн үг. 641 ватт. Одоо идэж чинь 640 2.7 амп 4 амп 1 кВт одоо хүчин чадал бүтэн хүчин чадлаар ажиллаж байна. Гоё маа нэрээ. Байгальд одоо хуучин заавал мотор тажигнуу гэж идэг байсан бол одоо ирээд жоохон жижигхэн дүрлж юм машинаасаа гаргаж ирээд тэгээд хаазаа ирээд шүү дээ. Сэргээгт хэрч юм чи. Нарны Сүүнийхүү тэгэхээр болж. Одоо хэдүүлээ энийг дэврүүлэхгүй маш сайн харах хэрэгтэй. Нэг өсөндө харуулт гарыг одоо дөрүүлээ. Сүүний харуул. Тэгээ хүний оролцоо ерөөсөө байхгүй. Нарны автангаа залгах чинь өөрөө цэнэглээд өөрөө шаардлагатай унтар чинь дүүрчих юм бол 200 залгаад өрөх чинь бас өөрөө цэнэгэн дүүрээд унтар чинь ийм сайхан ид байна да. За манайха хоолндоо ороорой. Цаанда. За банштай цай уссан шүү. За энэ хавиргатай банштай цай аваарай. Хүмүүс нь аваад агараа. За аваарай. Хавиргатай банштай цай. Сако брендийн ухаалаг системээрээ хийсэн. Хавиргатай банштай цайгаараа дайхья. За нэм баяр. Хэри хот. За удахгүй тэгээд ногоотой шүлгэн болно. Хавиргатай ногоотой шүлг болно. За. Яа. Энэ харж байна тамаар. Юу ийм том дөрвөн аяа болчих штэ. Энэ хакад юм жижиг юм утсан. За хавиргатай шүлээ хийж байна. Сайх. За усаа хийчи те. Тасархай. Хоолой дээрээ. Хоолндоо. Алхах гэсэн нэрээ. Хоёр хоол хийлээ, 3 дахь хоолоо хийж байна. Одоо ингээд 65.7 хийж байна.
За бид хүү ингээд тужийн нарсан дотор үнэхээр бас сайхан хоол хийж идлээ. Одоо бүр ингээд ногоотой уургаа идчихлээ. Банжтай цайгаа уучлаа. Дахиад энэ давраад хавирхтай шүл хийж байна. Манай нарны бомон гэрлийн хамгийн царайлаг үсгийн энд одоо видеог олж байна. Яа. Бичээд алгасан. За ингээд сайхан хөрөмжтэй. янзын хоол хийж. Хавирхтай шил хийж. Сайн явж гинөө. За хараа. Сайн. За хавирхтай шүл хармаар байна уу? За харуулъя. Монголиа хасах 4 градустай байна. За одоо хэдэн цаг болж байгаа юм? Энэ 17 цаг 32 минут. Бид нар 14 цаг 50 орчим минутын үед 100% цэнэгтэй батарей залгасан. Одоо 44.6. За үүнээс хойш тэр хугацаанд бид нар ингээд банштай цай, ногоотой хуурга, хавирхтай шүл, дахиад хавирхтай шүл ингээд бараг 4 янзын хоолыг 2 удаа хийж идсэн байх нэ. Тасралтгүй энэ хоёр тогоо маань ажиллаж байна. Тэгэхээр энэ бяцхан чөтгөр буюу 2 кВт-ийн батарейтай 1000 Вт-ийн хүч чадалтай. За энэ сайхан хэд маань ингэж ажилладаг байх юм шүү. Хүний оролцоо ерөөсөө байхгүй. Нартай байвал нарны автангаа залгачна. Өөр наргүй болохгүй 220-оор залгаад сэнгэлчнэ. Ингээд таныг хот хөдөө, за марчны герт, ой модон бун хаач ингээд Хэрзүүрийн төгөөр таслахгүй байх нэ. Сая Нямбаяр маань одоо утсаа цэнгэрсэн. Тэгээд утсаараа гэрэл тусгаад ингэж байж байгаа жишээ тий. За, Сако. Үнэхээр л одоо bright your life гэж тий. Амьдралаа гэрэлтүүлэх гэсэн. Бидний амьдралыг өнөөдөр бидний аяцыг үнэхээр гэрэлтүүлж амттай сайхан хоолоор дайллаа. Баярлалаа Сако. За, ийм гоё. Хужийн нарсан дунд. Сако брендинг инвертерийг анх одоо ухаалаг системийг авчираад хоол хийж идсэн анхны 4 хүн нь бид 4 болж ах шиг байна. Та нар яагаад цухтагаад байна? Камертаа ор.